Дараагийн мэдээлэл Дэлхийн багш нарын өдөр энэ нэм гарагт тохиосон. За тэгвэл энэ үеэр багш нар цалингаа 3.5 сая төгрөгийг шаардаж суулт зарлалаа. Тэд энэ сарын 10 хүртэл суулт жагсаал хийхээр төлөвлөсөн. За харин засгийн газар дөрвтэй шийдэлт хүрээгүй тохиолдолд ажил хаяхаа мэдгдлээ. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт 40 мянга гаруй багш ажиллаж байгаа. Тэдний 41% нь 35-аас доош насныхан буюу залуу багш нар байдаг гэх судалгаа байгаа юм а. Тэд хамгийн ихдээ 5 жил ажилладаг, цалин бага, нийгмийн баталгаа муу байгаагаас үүдэн салбартаа ажиллах хүсэлгүй болохын зэрэгцээ өөр салбарт ажиллахыг илүүд үзэх болсныг багш нарын төлөөлөл онцолж байна. Ямар ч тийм амьдрах баталгаа алгаа тэгээд өнөөдөр бол ингээд багш нарын баярын өдөр тэгээд би ингээд багш мэрэгчлэрээ барахад баярлаад ингээд амралтын өдөр гэр бүлтэй цаг зарцуулаад ингээд гоё явж явах хэвээр л ингээд хахуудын цемтэн дээр ингээд хүүхдэд тэрвэрэд нөгөө ханиалгаж байгаа ч гэсэн ингээд багш нартайгаа нэгдээд ирсэн байна. Цалингийн манд нэмж өгөөсэй гэж хүсэж байна. Одоо авч байгаа цалин маань амьдрал одоо хүрэлцээгүй байгаа. Тэгээд залуу багш учраас одоо нэмэгдэл юм уу цалин нэмэгдлийн үе дээр авдаг учраас багш нар өөрсдийнхөө тийм байна. Би бол зуны 3 сар ажил амраал тэгэл өргөжлүүлэл ажилласан. Тэгэл одоо барилгатаар цэвэрлэгээ хийгээд ажиллаад авахд бол цалин мангаж маань арай илээс одоо өргөжлүүлээд ажиллая гэж хүсэж байсан. Гэхдээ бол одоо ингээ нөгөө нодлон багуулга аваад энэ жил дунд үлэг авсан тэг хүүхдүүдтэй бас орхиод явж чадахгүй бас өөр багшийн гар хараасаа гэж хүссээгүүдээ бол эргээд ажилдаа орсон байгаа. Би бол одоо ингээ цалингийн зээлтэй за одоогийн байдлаар бол ингээ 27-8 сая төгрөг. За тэрнээс гадна одоо нөгөө утасны аппликейшны зээл 5-6 зээл байгаа. За тэгэл тэр зээлүүд нь бол одоо доотлол нь ингээл 500, 400, 600 гэх мэтчлэн зээлүүдийг. Тэгэл ер нь цалин авлаа бүх зээлэндээ татлаа, цалин авлаа бүх зээлэндээ татлаа. Иймэрхүү л байдалтай байна. Багш нарын үндсэн цалин 1,484 мянган төгрөгөөс эхэлдэг. Үүн дээр анги даасан, кабинет удирдсан, илүү цагийн гэх мэт 5 төрлийн нэмэгдлийг авдаг. Одоогийн байдлаар шинээр ажилд орж буй залуу багш нарын хувьд 13% нь 20 саяас бага цалинтай гэж боловсролын яамнаас мэдгдсэн. Үүсэд буй цалингийн зөрүүг багасгахын тулд олон төрлийн нэмэгдэл хөлсийг үндсэн цалинд шингээх хувилбарыг боловсруулсан улсын их хурлаар хилэлцэхээр ярьж байгаа ч энэ шийдлийг багш нарын хувьд оновчтой шийдэл болохгүй хэмээн үзэж байгаа юм. Цалингийн бүтцэд өөрчлөлт хийж нэмэгдүүлнэ гэдэг арга хэмжээг ярьж байгаа. Тэгэхээр энийг бол ер нь өмнө авч ирсэн цалин ус бууруулахгүй, өмнө хөрсөн төвшнгөөс бууруулахгүй гэдэг бол боловсролын салбарт ажиллаж байгаас бүгд бол дургүй байгаа. Энэ асуудал дээр бол улсын их хурл одоо шийдвэр гаргана. Ер нь хоёр яам үйлдвэрчдийн хамтралд бол үйл ажиллагаа явуулсан. Тэд нь бол нааштай юм дөрвтэй шийд бол гараагүй байгаа. Тийм учраас дараагийн тэмцэл хөдөлгөөн ороо явцсан. Бид нар бол 100-д одоо өгсөн байгаа 100-ын шийдвэр маань одоо ирэх 2 дахь өдөр гарна. Тийм. 2026 оны төсвийн төсөлд багш нарын цалин нэмэхэд 100 тэрбумыг зарцуулахаар тусгасан. Ингэснээр нэг багшийн цалин 5%-аар нэмэгдэх боломжтой. Харин энэ нэмэгдэл нь арга засан төдий иймд үндсэн цалин 3.5 сая төгрөгт хүрэх нь оновчтой шийдэл гэдгийг багш нар онцолж байгаа юм а.